байна. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил ямар хүрээнд илүү өрнөж, ямар чиглэлийн ажил голдуу хийгдэж байна. За сүүлийн жилүүд Сүхбаатар дүүргийн бүтээн байгуулалтын ажил бол их олон хэлбэрээр, олон төрлөөр бол явж байна. За одоо яг өнөөдөр ихэд бид нар одоо Сүхбаатар дүүргийнхаа цуслангийн чиглэл хандгаад, шаргаварт, за санзаа хөтлөх одоо замынхаа нийлхийг одоо хийж идэрлээ. 16.3 км зам, 12 метрийн өргөнтэй, дугуун замтай, явган үний замтай, ийм өргөн зам одоо цуслангийн бүсэд байна. Бэлтээ хийгээд ирлээ. За түүнээс гадна бид одоо сургууль цэцэрлэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо өнгөрсөн 3 жилийн хугацаанд одоо 16 сургууль цэцэрлэгийг шинээр нээж ажилтнанд оруулаад одоо ажиллаад явж байна. За ер нь бол аюулгүй байдлыг хангах, бас бүтээн байгуулалтын сайн найдвартай байх чиглэлээр бол 293 зэхийг камержуулаад явж байна. Ер нь сургууль цэцэрлэгийнхаа бас аюулгүй байдлыг бас давхарт нь хангах төлөвлөгөөр одоо 14 сургууль 30 цэцэрлэгийнхаа нийтдээ 600 гаруй зэхийг бас камержуулсан. Гэдэг ийм ажиллаж явж байна. За мэдээж гудамж талбай, тогтчлтууд, явган үний зам, за камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай гэмтээ маш олон тийм ажлуудыг хийж байгаа Сүхбаатар дүүрэгт. Тухайлбал Сүхбаатар дүүргийн одоо ерөнхий боловсролын сургууль, за цэцэрлэгүүдийн хувьд барилга байгууламжийн хүрэлцээ хангамж ямар төвшөнд байна гэсэн үг үү? Ер нь цаашдаа бас зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага байна. За Сүхбаатар дүүргийн цэцэрлэгийн насны бол одоо 11,000 гаруй иргэн байна. 11,000 гаруй хүүхэд байна. 11,000 гаруй хүүхдтэйгээ бид нар одоо дээд одоо 30 цэцэрлэг байж байна. 30 цэцэрлэгт байгаа хамран сургуулийн хүрээгээр нь авч үзвэл нийт 82% нь цэцэрлэгт хүрэн хамруулж чадчих байгаа. Сүхбаатар дүүрэг. За Сүхбаатар дүүрэгт бас нэг онцлог байдаг шүү дээ, та бүхэн мэднэ. Сүхбаатар дүүрэг маань өөрөө 138,000 хүн амтай, за 36,000 өрх айлтай боловч өндөр Сүхбаатар дүүрэгт мань ажил албаа хашдаг, Сүхбаатар дүүрэгт мань ихтэй сургууль сурдаг, Сүхбаатар дүүрэгт мань одоо бизнесийн үйл ажиллагаа явагдаж байдаг иргэд бол маш олон байдаг. Өдөртөө Сүхбаатар дүүргээр мань одоо 700 гаруй мянган иргэн орж гарч зорчиж ажиллаж амьдарч байдаг. Тэгэхээр сая иргэний ачаал авдаг энэ дүүрэгт мань бас нэг өөр онцлог нь юу вэ гэхээр Сүхбаатар дүүргийн бус одоо хүүхдүүд маань одоо Сүхбаатар дүүргийн багш нар маань чинь одоо хүүхдэд цэцэрлэгтээ явуулдаг гэдэг юм уу? Энэ байдлаар Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүд бол тодорхой хэмжээнд ачаал авч байдаг л та. Ер нь цаашдаа бол зайлшгүй одоо хүрт хэмжээг нэмэгдүүлэх шинээр барих шаардлагатай. Зайлшгүй шаардлагатай. Аль болох одоо хороо бүртээ цэцэрлэгтээ, хороо бүртээ сургуультай байж эцэг эхчүүд маань одоо сургууль цэцэрлэгтээ маш ойрхон байдлаар хүүхдүүдэд оруулж өгдөг, тий, хөргөж өгдөг. Энд юулж явахгүй бол цаашдаа ер нь болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар өнгөрсөн жилүүд бол 9 цэцэрлэгийн асуудлыг шийдэрлээ. 6 сургуулийн асуудал шийдэрлээ. Яг өнөөдрийн байдлаар 3 цэцэрлэгийн ажил болж явж байна. Дахиад явж байна. Цаашдаа сургууль цэцэрлэгийг цаашдаа нэмэгдүүлэх бол мэдээж шаардлагатай. Замын ажил өөр ямар чиглэлд хийгдэв? Ер нь одоо дүүргийн бүс нутгууд одоо зам дэд үтцийн асуудал бүрэн шийдэгдэж чадж байна. За та бүхэн бол бас анзаарсан байх л та. Сүхбаатар дүүргийн бол гол гудамжууд гудамжлалын хүрээнд бол маш сайн болсон байгаа шүү дээ. 100 айлын уулзраас ахуулаад дан дарчаагийн уулзуур 32 зэргийн уулзуур гэдэг. Ер нь бол замын бүтээн байгуулалтын том ажлуудын хувьд бол бид нар одоо чинь сэлбийн замын асуудал байна. Сэлхийн цуслангийн замын асуудал одоо 14, 15 онод хийлээ. За өнгөрсөн 15, 16 ингээд давнаад одоо манай хамдаатын шаргамуртын цуслангийн замууд маань тавигдлаа. Шаргамуртын цуслангийн зам бас шинээр тавигдсан байгаа шүү дээ. За дүүрэг өөрөө бас тодорхой хэмжээ замын асуудал шийдвэрлэл ирсэн бидгээ. Гэр оролын одоо манай 11, 12 дугаар хороо, 13 дугаар хороо, 15, 16, 17 манай хоруудад бас сэлбийн гол дагуудаа байдаг учраас тодорхой хэмжээний бас гатран чихтэй амгархал байдал байдаг. Тэгэхээр энэ амгархал байдлыг бас бид нар иргэдээ арай л тогтвортой байлгахыг оруулахын тулд бас дүүргөөрөө төсвийн боломжоор дайрхан замууд авчихсан байдаг. Дайрхан замуудыг бол нэлээд сайн авчихсан байна. Энэ удаагийн одоо замын бүтээн байгуулахад дөнгөсийнхэн одоо шаргавартын одоо урдлын хэсгээр одоо дундад улмын суурах гэж байдаг шүү дээ. Улмын суурах тэр хэсгээр одоо 3 дугаар буудлын холбосон 3.3 км дайрхан замын ажлыг бол дөнгөсийнхэн бас дуусгачаад байж байгаа. Тий. Ийм биш замын бүтээн байгуулалтын ажил бол нэлээд өөр хэмжээнд явж байгаа. Ер нь дүүргийн хэмжээний бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхэд иргэдийн оролцоо хангагдаж чадж байна уу? Ер нь хувийн хөвшил, төр, иргэний нийгэм гэдэг олон талаас оролцоог зайлшгүй хангах шаардлага бий болдог. Ер нь бол Сүхбаатар дүүргийн иргэд маань бол иргэдийн оролцооны талаар маш их идэвхтэй.
бүтээн байгуулалтын ажлыг одоо яаж төлөвлөхөөс эхлээд бидэнд бол саналаа өгч байдаг. 2013 оноос хэрэгжүүлсэн төсвийн шинэ хууль байна. Төсвийн шинэ хуулийн хүрээнд бол орон нутгийн хөгжлийн сан гэж шинэ ойлголт бий болсон байна. Тэгээ орон нутгийн хөгжлийн сангийн ойлголтын хүрээнд бол одоо Сүхбаатар дүүргийн 36 мянган урхайл болгондоо бид нэг саналын хувьцаа явуулчихсан байна. Ирэх жил бид нар орон нутгийн хөгжлийн сангаар танаа хороонд танаа одоо ойр орчимч юу хийх вэ? Эрдээс бид санал авдаг. Иргэдээсээ саналаа аваад гарч ирсэн саналаа бид нэгтгээд дүүргийнхаа бодлоготой уялдуулаад эргээд бид нар иргэдтэй энэ ажлыг нь тетэн төрний төсөвтгөөр яг энэ байршил дээр хийж болох нэ. Гэт дахиад иргэдээс санал авдаг. Иргэд маань хуралдаад хилцээд за одоо яг энэ замын ажлыг нэгтэн тавья. Тэдгээр байрны тогтчлтын асуудлыг нэгтэн тавья гэх юм уу? Саналаа ирэмбэлж өгдөг. Иргэдийнхээ ирэмбэлсэн ажлыг дүүргийн иргэдийн төлөөлөлтөд хуралдаад яг баталгаажуулаад баталж өгдөг. Энэ баталсны дагуу иргэд үүсгэл ажил нь явдаг юм байна. Тэгэхээр бүтээн байгуулалтын бүх ажил бүр за дүүргийн төсвөө баталжаад төсвийнхээ санал дээр хүртэл бид нар яг иргэдийн саналыг байнга авч хамтарч хийж явж байгаа. Ер нь иргэдийн санал түшгэлж хийгдсэн ажил аль хэр үр дүнтэй байна. Ер нь одоо иргэдийн авч гаргаж байгаа санал бол одоо асуудлыг бас зөв эренб дараатаагаар гаргах гэдэг юм уу? Зайлшгүй нэн тэргүй шийдэх шаардлагатай асуудлаа оновчтой шийддэг, хөрөнгө оруулалтаа хийдэг байдал ер нь тогтож чадсан. Ер нь бол олон асуудал бол энэ дээр бол хариулахад байгаа л да. Гэхдээ би нэг жишээг дуртай. Яг өнөөдрийн чинь хандгаалтын чиглэлийн энэ замын ажил дээр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэдэг танилцаад явж байхад зам цусрын залуучууд хийж байгаа шүү дээ. Залуу сайхан инженерүүд, залуучууд очиод уулзаад за та нар миний замыг чанартай хийж гинөө. Гол нь чанар шүү. Маш хурдтай хийхээс гадна чанартай ажил хийгээрэй гэхэд дараа бид нар энэ чинь амьдрэх хүмүүс. Энэ цуслан чинь амьдрэх хүмүүс. Бид нар өөрсдийнхөө өөр хүүхдийг явахын замыг зас сайжруулж хийж байгаа учраас энийг айл алга чанартай маш сайн хичээж байгаа гэж хийж хэлж байгаа тийм ээ. Яг тэр шиг иргэд маань өөрсдөө бүтээн байгуулалтаар хамт оролцож байгаа учраас ажлын чанар өөрөө чухал болж байгаа. Тэр чанартай болж байгаа. Гол нь нэн тэргүүний шаардлагатай зүйлдээ хөрөнгө оруулалт хийгдэж байна уу гэдэг талаас нь тодорхойлж байна. Ер нь бол иргэдийн хүсэж байгаа асуудал өөрөө юу гэхээр дандаа ойр орчмынхаа асуудлыг яг бэрхшээлэл болж штэ хамгийн түрүүнд. Тэгэхээр тэр нь бол өөрөө манай дүүргийн бэрхшээл шүү дээ. Тийм учраас иргэдийн хүссэн ажил руу бид яг бүтээн байгуулалт чиглүүлж явж байна. Энэ бол гол. Цаашдаа энэ жишийг бол бас бүрэн тогтож хэрэгжих боломжтой байна. Боломжтой. Бүрэн боломжтой. Цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлэх гэдэг юм уу? За үр дүнтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх чиглэлд эрх зүйн бодлогын томоохон зохицуулалт бас хийх шаардлага бий. Мэдээж байлгүй яах вэ? Одоо бид нар бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн асуудлыг бол иргэдээсээ санал аваад иргэдтэйгээ хамтраад иргэдтэйгээ хуралдаад ингээд хамтаа шийдэж явж байна. За дүүргийн төсвийн хөрөнгөө батлахдаа бас иргэдээсээ санал аваад энэ танаа хорон танаа дүүрч юу хийв зүгээр. Дүүргийн төсвийг юу зохицуулах зүгээр гэдэг асуудал санал аваад тэр дагуу чиглэлээр батлаа явж байна. Бүр цаашдаа бол бид нар аль болох иргэдэд хяндаг хяналтын тогтолцоороо. Иргэд нь өөрсдөө бас бүлгээ байгуулах бүтээж байгаа тогтолцоороо энэ хоёрыг нэлээсээ төгөлдөрчүүлэх хэрэгтэй байна. Мэдээж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг бол иргэд маань хяндаг хяналтын бүлэг бас байна. Нөгөө талаас энэ бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцоод иргэд бүлгээ байгуулаад гар бие оролцоод явж байгаа асуудал байна. Иргэдийн оролцоогоор хийгдээд иргэдийн бүлгээр хийгдсэн ажил бол нэлээд чанартай. Сайн. Бас дээрэс нь хамгийн гол асуудал нь иргэд маань өөрсдөө хийсэн тэр зам, өөрсдөө хийсэн гүүр, өөрсдөө хийсэн том маш сайн арчилж хамж байгаа. Өөрсдөө араас нь гамнаад арчлаад явж байгаа шүү байх хэрэгтэй учраас. Тэгэхээр бид энийг улам төгөлдөрүүлэх хэрэгтэй. Хууль эрхцэн орчинд мэдээж тодорхой саалтууд бий. Тэр нь юу гэхээр иргэдийн бүлэгт өгчүүлэх ажлын дээд хэмжээг чинь 20 саягаар баталсан байдаг. Тэгэхээр бид нар бол цаашдаа энийг нэмэгдүүлэх чиглэлээр бүлэгт өгчсөн тодорхой хэмжээнд ажиллаад хийхээсээ гэж байна. Иргэдийн бүлгүүд ямар зохион байгуулалтад ажиллаж байна гэсэн үг үү? Иргэдийн бүлгүүд бол өөрсдийн сайн дурын нэгдэл дээр. Дандаа сайн дурын нэгдэл дээр. Одоо жишээ нь манай Сүхбаатар дүүргийн зарим иргэд маань сайн дурын нөхөрлөө байгуулад тэрнийхээ хүрээнд одоо гудамжаа зохицуулдаг хашаага гудамжаа сайхан болох тохиолдолтой. Нөгөө талаас манай иргэд маань хамтаад өглөө байгуулад тухайн орчиндөө эргүүлж ижүүр хийдэг. Хөшийн хяналтаа хийж өгдөг. Цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг хэлбэрүүдж байна. Нөгөө талаас одоо манай орон сууцны оролцооны иргэд маань ихэд хамтраад орцоод камерчулсан хяналтаа сайжруулах гэдэг тохиолдол байна. Бүлэг бол янз янзын хэлбэр ажиллаж. Энэ бидний сайн ярьдаг бүлэг бол яг дүүрийнхаа бүтээн байгуулалтын ажил руу орж байгаа. Ажил юм байна.
Ер нь дүүргийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд хөрөнгө оруулалт санхүүжилтийн гол их үүсвэрийг хаанаас ямар их үүсвэрээс хангаж ийн гэсэн үг. Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна бусад их үүсвэрийг татах боломж ирнэ байдаг. За мэдээж дүүргийн одоо бүтээн байгуулалтын ажлуудыг гол санхүүжилтийг бол дүүрэг өөрийнхөө төсвөр нэгдүгээр тийм, хоёрдугаар нийслэлийн төсөв, гуравт улсын төсөв, за дөрөвт орон нутгийн хөгжлийн сангийн төсөв гэсэн энэ гол дөрвөн төсвөр бол гол ажиллаж явж байгаа. Мэдээж дүүрэгтэй хамтарч ажилладаг одоо дэлхийн зөнгөд олон улсын байгууллага байна. За төрөл бүрийн бас төрийн бус байгууллагууд бас хөрөнгө оруулаад тэгээд хамтраад ажиллаж явж байгаа гэсэн үг. Цаашдаа бол одоо хөрөнгө оруулалтын хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага байна уу? Жилдээ ер нь дүүргийн хэмжээнд хэдийн хэмжээний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөж ийн гэсэн үг. Төгрөгөөр тооцвол ямар тодорхой тооцоо гарч байна? За Сүхбаатар дүүрэгт бол нэг жилдээ ойролцоогоор нэг 25-аас нэг 60 тэрбум. Яг дүүргийн өөрийн төсөв дээр бол нэг 25 тэрбум шүү дээ. Тэгээд нийлээд нийслэл улсын энэ төсвийн асуудал дээр бол тэгээд нийлээд 20-аас 60 тэрбум ажил хийгдэж яваад байгаа. Сүүлийн жилүүд ерөнхийдөө нэмэгдсэн үзүүлэлт үү? Нэмэгдсэн үзүүлэлт байна да. Жил болгон нэмэгдэж явж байгаа. Цаашдаа орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэдэг юм уу? Бие даасан байдлыг хангах, ер нь бүтээн байгуулалтын чанартай ажил, хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдэхэд орон нутгийн оролцоо бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг. Ер нь одоогоор ямар хүрээнд байна гэж үзэж байна? Ер нь орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр бол энэ 2013 оны төсвийн шинэ хууль бол айгүй том бүтээн эрх авчирсан л да. 2013 оноос ирж ирсэн төсвийн шинэ хууль. Орон нутагт бол төсвийн тодорхой хэсгийг бол өөрсдөө бие дааж иргэдгээ ялц шийдэх болцоог бий болгосон байдаг. Цаашдаа бол орон нутагт бол нутгийн өрөө удирдах байгууллагад төсвийн эрх мэдлийг өшөө нэмэгдүүлж өгөх зүйтэй. Төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж өгөхдөө ганцхан дүүрэг дээр биш, хороон дээр иргэд өөрсдөө хамтарч тэндээ батал шийдэг энэ төсвийн эрх мэдлийг шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр төсвийн эрх мэдлийг одоо доод шат руугаа айлуулах шилжүүлж иргэд өөрсдөө тэр амьдарч байгаа орчиндөө иргэд нийтийн хурлаараа тухайн хороон дээр яг тодорхой бүр шийдлээ бүр эсэлтэн тусал гаргадаг. Энэ тогтолцоор бол хууль эрх зурцыг явуулах зүйтэй боломж чаддаг. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй хууль өөрчлөх шаардлага гарч ирнэ. Аль эсвэл орон нутгийн түвшиндээ зохицуулт хийчих болцоо бий. Зайлшгүй хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Тэ хуулийн өөрчлөлт. Ер нь бол орон нутгийн эрх мэдлийг цаашаа нэмэгдүүлэх хэрээр орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо өрнө гэж хэлж байгаа. Их давуу талтай. Ер нь бол бас нэг юм анзаараад хэлэхэд бол юм бай. Дүүрэг бол иргэдийг хамгийн ойрхон байдаг. Хороо бол иргэдийг хамгийн ойрхон байдаг, тийм ээ. Тэгэхээр иргэд дүүргийн удирдлага, иргэд хорооны удирдлагууд хамгийн ойрхон харьцаж болж байдаг. Иргэдэд маань яг юу тулгамдч вэ? Иргэдэд маань ямар бэрхшээл вэ? Тэр бүгдийг яг тухайн шатнд сонсож тэр шийдэх болцоо. Тэгтэл орон нутгийн төсвийн эрх мэдлийн зарим хэсэг маань дүүрэг хороон дээр ирээгүй учраас тэр болгон бас шийдэж чадахгүй байна. Шийдэж чадахгүй байхаа тэргээ яах вэ гэхээр дээд шатнд уламжлалыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг удаашралтай л болчих. Тэгэхээр энэ удаашралыг цаашдаа айлгуулах байхгүй болохын тулд тухайн хороон дээр нь төсвийн эрх мэдлийг өгөх нь зүйтэй л. Ер нь төсвийн ил тод байдал хэлэхээр хангагдаж байна. Төсвийн хөрөнгө оруулалт зөв зүйтэй үр ашигтай зарцуулагдж байгаа хэсэгт иргэд олон нийтийн хяналт тавих боломж байна уу? Ер нь төрийн бас байгууллагууд энэ чиглэлд бас анхаарах боломж байдаг уу? За мэдээж төрийн бус байгууллагуудаас бол ил тод нээлттэй сантай төрийн бус байгууллагууд хамтарч ажиллаад төсөв батлах хурлын протоколыг авч үздэг, хурал төлөвлөсөө оролцуул суулгадаг энэ тал бол байгаа. Хамтарч ажиллаж байгаа. Нөгөө талдаа бол шилэн дасны хууль гэж чиглэлд шилэн дасан дээр одоо бүх мэдээлэл тавьж байгаа шүү дээ. Маш сайн тавиад явж байгаа. Нөгөө талсаа дүүрэг өөрийнхөө хурлаас гарч байгаа бүх шийдвэрээ хурлын өөрийнхөө одоо мэдээллийн сайтанд тогтоолуудад тавьж иргэдээ шууд тэгээд ил тод тавьж байгаа. Энэ мэдээллийг бол улам л одоо дэлгэрэнгүй болох хэрэгтэй. Одоо ямар шийдвэр гарч тэр шийдвэр дэлтэл байх хэрэгтэй. Энэ чиглэлээр одоо манай Сүхбаатар дүүргийн бас нэг сайхан авсан олт биш дээ. Жишээ болоод явсан байгаа. Төрийн нэг цонхны үйлчлэгээ гэдэг үйлчлэгийг яг жишээг одоо Сүхбаатар дүүргийн анхлаа бий болгож явсан. Сүхбаатар дүүргийн иргэд маань нэг цонхны үйлчлэгийг дүүрэг дээрээс авдаг. Тэнд ямар нэгэн чирэгдэл байхгүй шууд тайцаа явуулдаг. Энийг бол цаашдаа бид бүх 20 хороод дээр бас хүргэсэн. 20 хороод маань нэг цонхны үйлчлэгийг жишгийг бий болгоод энэ сайн туршлагыг маань